Миний хүсэл мөрөөдлийг хамгийн их дэмждэг хүн бол миний ээж байсан. Тэгээ миний найз нөхөд эргэн тойрныхан ер нь миний хүсэл мөрөөдлийг бүгд мэддэг. Энэ аяллаа эхлүүлэх чахад бүгд айцтай байсан, эргэлзээтэй байсан хэрнээ маш гоё урмын үгээр тэтгэж миний аялалд маш том түлхэц олсонд маш их баярлалаа. Дээрээс нь миний аяллаа туршид уулзаж учирсан, танилцаж нөхөрлсөн аав ээжиг, ах дүү шиг өөрийн хүүхдчгээ хандж исэн тэр бүх хүмүүст маш их баярлалаа. Би энэ бүх замыг ганцаараа туулсан боловч яг тэр замыг туулах эрч хүч, урам зориг болж исэн маш олон хүмүүс миний ард зогсож исэн. Энэ аяллаа эхлүүлэхэд би ганцаараа байсан бол эргээд энэ аяллаа амжилттай дуусгаад эх орондоо ирэхэд миний ард маш олон мянган хүмүүс зогсож исэн. Тэр бүх хүмүүст жоохон ч гэсэндээ итгэл найдвар, урам зориг өгсөн гэж найдаж байна. Тиймээс цаашдаа ч гэсэндээ надтай хамт байгаараа үргэлж илүү гайхалтай зүйлсийг үзүүлэхийг хичээх болно. Тэгээд үргэлж дэмжиж тусалж энэ аяллыг гайхалтайгаар дуусгаж биелүүлж өгсөн тэр бүх хүмүүст туйлын их баярлалаа. За нийт 19 улсаар явсан. Монголоос гадна. Тэгээд би Монголоо оруулаа 20 гэдэг хэвхэв. Монголдо хамгийн урт хол километрийг явсан. Тэгээд одоо жишээ нь Монголоос гараад анх удаа гарсан. Анх удаа Монголоос өөр улс руу аялж байгаа. Тэгээд ингээд гараад явж байхад уус яг шинэ ертөнц, шинэ танихгүй хэл соёл гэл аюу нэг тийм сонин санагдчихсэн. Тэгээд яг тэр нь дасан зохицоод яваад ихсэн чинь бүр илүү сонирхолтой. Тэгээд уулзч очиж байгаа хүмүүс нь илүү гоё нээлттэй болж эхлэв. Станы орнууд одоо би чинь Дундад Аз тэгээд Европ гээ явхад хүмүүсийнх нь тэр нэг сайхан сэтгэлтэй илүү нээлттэй яг илүү хүн хүнээр харьцдаг хүмүүс нь Станы орнууд байсан. Одоо Узбекистан, Казахстан, Иран, Турк гэд эдгээр улсууд бол яг манайхтай адилхан яг л нэг хүндтэй туслахыг хүсдэг. Айгуу сайхан сэтгэлтэй, айгуу найрсаг хүмүүс. Тэгээд айгуу сониуч хүмүүс байсан. Дууг онол явж байхад нэг хүн зогсоно. Тэгээд тэр хүнтэй гэл хамаг юмнуудаа яриад явж идэл жоохон цаашаа нэг 5 минут хүрэхгүй явал ахаал нэг хүн зогсоол яг эхнээс нь асуудаг. Тэгэл ингэж ярьж явсаар байгаа сүүлдээ нөгөө нэг ямарч яахгүй төгшөөхгүй ярьдаг болсон байсан. Тэгэл яриул сургаж байгаа тэр хүмүүс. Тэгэхээр бас аялаад явж байхдаа ертөнцийг айлах гоё өнцгөөс нь хараад гоё сайхан талаас нь бодож явах юм бол өөрөө тийм зүйлсийг татах байх. Тийм яг миний аялал бол яг ингээл нэг сайхан хүнтэй таарал тэр хүнтэйгээ нэг ингээд татгалзахгүй гэртээ өрөх юм бол гэрт нь очиод хончдог. Наашаа гэвэл наашаа, цаашаа нэг цаашаа гэж байгаа юм байхгүй. Дандаа наашаал гэдэг хүмүүс. Тэгэд нөгөө яахгүйгээр тэр хүмүүстэй ингээд байнгын дотн тэгэл уулзаал, амраал тэгэл ярилцаал суудаг. Яг тэр нь эргээд бодоход намайг дандаа нэг гой хүн надтай уулзаад хөдөлж явсараа дараагийн гой хүнтэй уулзуулдаг юм шиг. Тэгээд уулзч учирч байгаа тэр сайхан хүн болгонтой тэр уулзж байгаа мөчүүд нь ингээд минут-секундын зөрүүгөө яг л уулзж исэн. Тэр нь айгүй сонин. Тэгээл заримдаа ингээд нэг газар зогсмоор санагддаг ядраал. Гэхдээ ингээд сонин зогсохгүй явсаар байгаа нэг сонин газар ингээд зогсчихоор яг тэнд нэг гой хүн хүлээж идэг. Тэгээл тэр хүнтэйгээ танилцаал цаашаа айгүй гой дурсамж бүтээгээл тэгэл гэрт нь очиод гэр бүлийнхэнтэй танилцаал тухайн нутаг орны ёс заншилтаа танилцаа тэгээ явах нь илүү гоё юусэн. Тэгээд ер нь аялалд явах юм бол ямар ч яарах шаардлага байхгүй. Жинхэнэ өөрийгөө сул тавиад мэдэрч байгаа харж байгаа бүхнээ яг одоо яаралгүйгээр яг л зүгээр өөрийнхөө мэдрэхийг хүссэн, амрахыг хүссэн үедээ амраал, явахыг хүссэн үедээ яваал, уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзаад явах нь аяллыг илүү үнцэнтэй, илүү дурсамжтай болгодог юм шиг санагдсан. Тэгээ юмд баригдаад, цаг хугацаанд баригдаад эсвэл яарад явах юм бол гой дурсамж бүтээж чадахгүй. Дээрээс нь гой хүмүүстэй уулзах чадахгүй юм шиг санагдсан. Зүгээр л аялал гэдэг чинь өөрөө хувь хүний одоо ертөнцийг харах үнцгийг маш их өөрчилдөг болохоор нэг яарахгүйгээр өөртөө гоё хөрөнгө оруулалт тэгээд өөрийгөө чөлөөтэй сул тавиад зүгээр л орж ирж байгаа тэр бүх гайхалтай үйл явдлуудыг байгаагаар нь мэдрэх юм бол аяллыг илүү үнцэнтэй болгох юм шиг санагдсан. Тэгээд ялангуяа Станы орнууд бол бүр үнэхээр гайхалтай хүмүүс байсан. Дээрээс нь хоол нь маш амттай. Цаг агаарын үед бас Монголтой нэлээд төстэй. Тэгээд түүхээ ярих юм бол бас яг л манай түүх бас давхар яригддаг учраас бас монгол хүн гэд хэлэхэд илүү тийм хүндлэлтэй ханддаг, илүү гоё найрсаг ханддаг. Яг тийм мэдрэмжүүдийг мэдрээ явсан болохоор яг
яг Монголд хүн болж төрснийхөө тэр үн цэнийг илүү их мэдэрсэн юм шиг санагдсан. За миний энэ аялал бол за дугуйтай аяллах энэ аяллаа би аялалдаа гарахаас 2-7 хоногийн өмнө шийдсэн. Тэгээд 14 хоногийн өмнө шийдээд дугуйныхаа дэлгүүртэй холбогдоод 7 хоногийн дараа дугуйгаа авсан. Тэгээд 7 хоног ойр зүрийн юмнуудаа бэлдээ тэгээд шууд гарсан. Тэгээд энэ аялал дээр яг тийм нарийн төлөвлөгөө тэгээд шууд бүх юм анханасаа бэлэн байгаагүй. Би бүх зүйлтэй яг цаг тухайд нь нүр тулж явсан. Дугуйтай аялал ямар ч туршлага байгаагүй нэ. Дугуйтай гарсан цагаасаа эхлүүлээд дугуйны туршлагаа өргөлөөж эхэлсэн. Багтаага ямар ч холбоо байгаагүйсэн. Замдаа явж байхдаа бүх арга одоо юу гэх юм гарцаа өөрөө нээсэн. Тэгээ аяллаа эхлүүлсэн байсан болохоор одоо цаашдаа ажлууд хүмүүстэй холбогдоход маш амар байсан. Яагаад гэвэл нэг юм эхэлсэн учраас тэр хүмүүс хүлээж авах өнцгөн шал өөр байсан. Тэгээд энэ аялалд гарахад надад маш олон зүйл дутуу байсан. Санхүү, дээрэс нь одоо камер бичлэг дүрс хийх зүйлс ч юм уу те хэл визэн дээр бол би ямар ч виз аваагүй гарсан. Бүхэл одоо чинь яг би өөрийнхөө хийж чадна гэсэн яг тэр цаг үедээ л юу ч одоо хэцүү гэж бодлохгүйгээр юу ч асуудал гэж бодлохгүйгээр зүгээр л бүх зүйлийг тухайн цаг үед нь шийдэн гээд өөрийнхөө мэдрэмжэн дээр би нэг хийх ёстой гэдэг яг тэр одоо юу гэх өөрийнхөө гоё урам зориг дээр шууд гарсан. Тэгээ тэр нь ч гэсэндээ айгүй зөв сонголт байсан. Тэгэл цаг хугацаа одоо явах тусам цаг хугацаа өнгөрөх тусам илүү туршлагатай илүү одоо дасан зохицох юмаа шийдвэрлэх тэр тал дээр илүү хөгжиж исэн. Тэгээд явах тусмаа ер нь бүх асуудалтай нүр тулаад шийдээд явсан айгүй том одоо хичээл одоо мэдлэг болсон гэх юм уу. Тэгэхгүй яг миний хувьд ингээд аюул олон зүйл дутуу гэд байгаад байсан бол энэ аялал магадгүй хийж эхлэхгүй байсан баг. Нэг хизээ нэгэн цагт энэ зүйл зүгээр бодол байж байгаа. Тэгээд аюул олон болохгүй бүтггүй зүйлийг бодож байгаад ерөөсөө гарахгүй зүгээр л ингээд бодол чигээр үлдэхсэн. Харин зүгээр би энийг хиймээр байна, хийж чадна гэд гарсан тэр цагаас хойш бүх зүйл миний талд болж эхэлсэн. Бүх зүйл миний одоо бодсноор болж төлөвлөснөөр болоод тэгээд аюул гой ингээд бүх цаг хугацаанд бүх одоо нөгөө нэг боломжууд нь бүгд аюул гой таарсан гэх юм уу. Тэгэхээр ер нь зүгээр л өөрөө чадна гэд эхлэх юм бол бүх зүйл ер нь чиний талд байна. Тэгэхээр зүгээр эргэлзэлгүй зүгээр өөртөө итгээд өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг хийж яваарай л гэж хүсэж байна да.